Сайн байцгаана уу? Санхүү эдийн засгийн их сургуулиас хөтлөн явуулдаг подкаст та бүхэндээ хүрч байна. За өнөөдрийн хөтлөгчөөр санхүү эдийн засгийн их сургуулийн 2 дугаар курсын маркетинг ангийн оюутан Номин миний бие, зочноор минь санхүү эдийн засгийн их сургуулийн эдийн засгийн ангийн төгсөх курсын оюутан Давуу Цэнт минь оролцож байна. За тэгэхээр манай зочны тухайд гэх юм бол олон оюутнууд дундаас шалгараад сургуулийн болон сургуулиас гадуурх маш олон тэтгэлгүүдэд хамрагддаг юм мундаг оюутан байгаа. Тэгээд сайн байна уу та? За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр хоёулаа өнөөдөр мэргэжлээ сонгох гэж байгаа дүүнертэй зориулаад ер нь бол эдийн засгийн хөтөлбөрийн талаар ярилцсан. Тэгэхээр миний танд тавих хамгийн ихний асуулт маань эдийн засаг гэдэг мэргэжил яг юу вэ? Эдийн засагч гэж хэн бэ гэсэн асуултыг хамгийн түрүүнд тавья. За эдийн засагч гэж мэргэжил миний хувьд бол судалгаа хийдэг хүн, тооцоолол хийдэг хүн. Тэгээд маш их салбар нэгж рүү хөрвөх чадвар сайтай болгодог. Одоо тийм чадваруудыг суулгадаг мэргэжил гэх юм уу. Тэгээд ер нь бол тэгээд одоо улс орны инфляцтай ажилгүйдлийн түвшин, одоо долларын ханш эдгээр яг яагаад байгаа эдрийг судална, тооцно. За цаашдаа улс орны нийгэм эдийн засгийн байдал дээр одоо бодлогын зөвлөмж өгөх тиймэрхүү төрлийн судалгаа хийдэг тийм сайхан мэргэжил байна. Тэгэхээр энэ сайхан мэргэжлээ бас та яагаад сонгосон бэ? Таны сонгох болсон шалтгаан юу байсан бэ? За би анх 2017 онд санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан болж эсэж орж байсан. За тухайн үед ямар мэргэжлэр эсэж орохоо бас л сайн мэдэхгүй. Олон улсуудаас асуугаал явж исэн. За тэгээд миний хувьд бол 10 жилдээ математик, англи хэлтэй илүү сонирхолтой байсан. За тэгээд багадаа бас тийм мөнгөнд их дуртай. Бизнес амир эрхлэх сонирхолтой байдаг гэсэн. Тэгэл ерөөсөө нэг бизнес хиймээр тэр төрлийн сургууль мэргэжил хаана л гэж анх орж ирсэн. Тэгээд хүмүүсээс их зөвлөгөө аваад тийм судалгаа хийдэг, бизнес хийдэг ирээдүйн мэргэжилгээл эдийн засгийн мэргэжлийг сонгол орж ирсэн бай. Тийм байна. Одоо та ингээд 4 жил сураад төгсчлөө. Тэгэхээр энэ мэргэжлийг эзэмшиж гарсныхаа дараа яг ямар ажил эрхэлдэг вэ? Сонсогчид маань бас мэдэхгүй байж магадгүй. За би одоогоор төгсгөөсөө 2 сарын өмнөх юм уу? Хас банкнд урилгаар ажилд орсон. Одоо ажиллаад явж байгаа. Тэгэхээр манай сургууль, манай тэнхэн те айгүй тийм давуу талтай. Ямар ч тийм газруудын одоо ажлын байр, ажлын санал нь төгсгөөс өмнө ирчдэг ч юм уу. Төгсөөд нээх уддаг. Босоод сургуулийн оюутнуудыг бодвол тийм давуу талтай. Тэгээд эдийн засгийн мэргэжлийн хувьд гэх юм бол ихэвчлэн байгууллагуудын тийм эдийн засагч одоо санхүү тооцоог хариуцсан ч юм уу. Эсвэл Монгол банкнд статистик судалгааны хэлтсэд эсвэл мөнгөний бодлогот ажилладаг тийм судалгаа хийдэг улсууд байдаг. Тэгээд статистикийн ороонд бас их ажилд ордог. За тэгээд арилжааны банкудад зээлийн мэргэжилтнэр эдийн засагч арч юм уу те тэгж их ордог байгаа. Тэгэхээр ер нь бол санхүү эдийн засгийн их сургуульд анх 2017 онд элсэж ороод 1-р курстай байхдаа бас орж ирээд өнгөрөөсөн паянгуудаас ярил хамгийн тод үлдсэн паян одоо тань. За миний хувьд бол их паянтай 4 жил өнгөрөөсөн дээ. Тэгээ хамгийн инээдтэй анхны паян гэх юм бол 1-р курстай анх манай сургуульд Агийн 315 гэдэг нэг домогт анги байдаг. Хүн болгон л бараг мэдэндээ манай сургуулийн. Тэгээ тэр ангид анх оюутан насны анхны хичээл маань өглөөний 7:40-с орж исэн. Тэгээд 7:30-аас сургууль дээр ирчээд бараг 20 минут ч хайгаад болоогүй. Хүмүүсээс асуугаад яваал гэдэг. Ерөөс олддог юм шиг анги. Та тэгээд одоо энийг сонсож байгаа түнэр маань манай сургууль руу орж ирэхээр тэр ангийг олоорой. 315 гэж хээжлээд аваарай. Тийм нэг паянтай байдаг. Хөгжилтэй паян байна. За тэгэхээр түрүүн би бас дурдсан. Маш олон тэтгэлгүүдэд хамрагдчихсэн юм мундаг оюутан байгаа гэд. Тэгэхээр бас элсэж орж байгаа дүүнертэй болон суралцж байгаа оюутнуудтай зориулаад тэтгэлийн талаар ямар боломжууд байдаг гэд ер нь зөвлөгөө өгвөл таны зүгээс. За баярлалаа. За миний хувьд бол оюутан болсноос хойш нийт 7 газраас тэтгэлэг авсан байдаг. Тэгээд хамгийн сүүлд Голланд банк, Хас банкны тэтгэлэг оюутан болсон. Тэгээд тэтгэлэг гэдэг хүмүүс оюутнууд дүүнер одоо 10 жил ч юм уу те ерөөсөн мөнгө л гэж хардаг байдаг, хараад идэг. Яг үүнд тодорхой хэмжээний бас нэг санхүүгийн тусламж байгаа ч гэсэн цаана маш их боломжууд байдаг. За жишээлх юм бол үе тэнгийн ялгаагүй л тэтгэлэг авч байгаа мундаг найз нөхдөд болно. Тэр найзууд болгон хувь хувьдаа өөрийн гэсэн чадвар, хувь хүмүүс байгаа. Тэр улсуудтай одоо
туршлага солилцож, сурч хөгжиж тэгээд улам л мундаг болохын төлөө явдаг да найзуудтайгаа нийлээд. Танилын хүрээгээ Танилын хүрээ нэмэх, хүрээллээ нэмэгдүүлэх тийм их гоё боломж байдаг ерөөсөө. Тэгээд бас дээрэс нь тэтгэлэг болгож байгаа байгууллагууд маань ажилд авчдаг, дадлага хийлгдэг. Тэ. Маш гоё боломжууд байдаг юм байна. Тэгэхээр энэ боломжуудыг бид нэр бас хүртэхийн тулд ямар хөө шалгуурууд байдаг вэ? Хамгийн том гол шалгуурууд нь юу гэдэм болоо? За, суур шалгуур гэх юм бол голчтун байдаг. За, ихэнх газрын тэтгэлгүүд нь 3.2. За, Асбанк 3.5 ч юм уу те. Гэх мэт ингээд дүн өөр үүдэг. Тэгээд дүнгээр анхан шатны шалгуур үүдэг. За, тэгээд цаашлаад хувь хүний хөгжил те. Спорт урлагаар юу үүдэг? Хувь хүн чинь яг зорилго чи юу юм? Чиний зорилго яг сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй, цаашдаа хөгжих гэсэн хүсэл эрмэлзэл маш өндөр. За, тэгээд чадвар маш өндөр. За, тэгээд эссе бичүүлдэг, харилцааны чадвар ч юм уу тийм суур basic skill-үүд сайтай байх юм бол тэр ярилцлагын шат, даалгавар биелүүлдэг шатуудыг бол асуудалгүй даваа гарчдаг. Тэгээд нэг хоёр удаа тэтгэлэг авчаад ариун төршлөг суугаад тэгээд цаашаа өргөжлөл явчихдаг юм байна лээ. Баярлалаа. Оюутан байх хугацаанд бас энэ 4 жилийн хугацаанд өнгөрөөсөн хамгийн мартагддаггүй тод үлдсэн тийм дурсамж таны толгоонд одоо орж ирж байгаагаар юу байна вэ? За, шууд л орж ирж байна дөө. Ер нь бол анх оюутан босноос хойш л ингээд манай сургуульд бол биегийн өргөтгөл, сийг өргөтгөл гэдэг байдаг. Тэр биегийн өргөтгөлд бол найзуудаараа дээд курс ах агч нар, доод курсийнхэнтэй ч юм уу те. Бөөнөрөө л ерөөсөн манай сургуулийн тэнцээ арзганаал одоо бөөнөрөө ингээл хөгжилдөөл, хичээлээ хийгээл тоглоал байж идэг. За, тэр үеийн дурсамж л үнэхээр гоё. Тэр үед л анх найзуудтайгаа оюутан ангийнхаа хүмүүстэй дотнолоо жинхэнэ одоо юу вэ? Оюутан насны гоё дурсамжуудыг тэр газар бүтээж ирсэн. Тийм шүү. Надад ч бас ингээд таны яриаг сонссон чинь бэгийн мэн тэр хэсэг айгүй тод санаанд нь орж ирж байна. Айгүй гоё яадаг. За, тэгэхээр түрүүн бас сальт бит хоёр дурсан. Орон нутгаас Булган аймгаас Булган аймгаас суралцчихсан гэсэн. Тэгэхээр орон нутгаас бас элсэн суралцаад юуг анхаарахын зүгээр вэ? Бас орон нутгаас элсэж байгаа элсэгчтэй зориулаад зөвлөмж маягийн юм өгвөл. За, миний хувьд бол анх 10 жилийн төгсөөд сургуулийн талаар бол сургуулийн сайтаар орж мэдээллийг авч ирсэн. Манай сургуулийн сайт бол маш их өндөр хөгжсөн. Бүх мэдээллүүд байдаг. Тэгээд энэ подкастыг сонсож байгаа дүүнер тэгэхэд манай сургуулийн сайтаар ороод мэдээллүүдээ аваарай гэж хэлмээр байна. Орон нутгаас элсэж орж байгаа дүүнертэй хэлгээд англи хэлээ сайн хөгжүүлээрэй гэж хэлмээр байна. Англи хэлээ сайн хөгжүүлчих юм бол тэгээд ерөнхийдөө суур математик гайгүй байх юм бол оюутан болоод цаашаа хөгжих боломж бол маш их байдаг. Тэгэхээр эртнээс англи хэлээ сайн бэлдээд яваарай. Орон нутгийн оюутнууд англи хэлээр бас жоохон асуудал байдаг шүү дээ. Тийм утгаар нэлээ. За. Айгүй үнэтэй зөвлөгөө өглөө баярлаа. За. Эдийн засгийн мэргэжил биш та ямар нэг өөр мэргэжил сонгох байсан бол одоо жишээ нь арай тоондоо муу ч юм уу. Тийм хүүхдээсэн бол та яг одоо ямар мэргэжилтэй хаана явж явах байсан бэ? За, би одоо тэгэл нэг өрхийн имлэг ч юм уу, нэг хорооны имлэг дээр PCR-ийн шинжилгээ аваад ч юм уу сууж байгаа байсан. Ер нь бол 10 жилдээ хиймтэй айгүй сонирхолтой байсан. Тэгээд эдийн засгч болоо гэсэн бол би ангаах ч юм уу те. Тийм. Эмч тал руу л болох байсан да. Тийм. Тэгэхээр бас санхүү эдийн засгийн сургуулийг сонгоод бид нартайгаа мөр зэрэгцээд сураад ийм амжилттай төгсөөд бас ажиллаа хийгээд явж байгаа танаар бас бид нар маш их бахархаж байна. За, маш их баярлалаа. За, тэгэхээр одоо ингээд сургуулаа төгсчлөө. Тэгэхээр энэ хугацаанд сургуулийнхаа яг аль хэсгийн байршлыг хамгийн их сансан бэ? Ер нь ирээдүйд бас хамгийн их санах бол. За, ерөнхийдөө C байрны 12 давхарт байдаг номын сан. За, тэрийг л их санах бах та тэр газрыг. Ягаад санаж ийн гэхээр 12 давхар гэдэг бол маш өндөр давхар. За, Улаанбаатарыг дээрээс нь харж идэг манай номын сан. Тэгээд 6-7-8 цаг үед ч юм уу нар шингэх үеэр тэр газар хичээлийгээ суухад бол үнэхээр бүтээмж нэмэгдэг, гоё мэдрэмж авдаг байгаа. Яг хотыг дээрээс нь хараад юм хийгэр төсөөлгөр ямар вэ? Тийм, гоё штэ. Тэгэл машинууд төгжирсэн тий. Дээрээс нь хараад л. Дээрээс нь шаардгийн да манай сургуулийнхаа. За, тэгэхээр өнөөдрийн маань подкастт маань ирж оролцсон танд баярлалаа. За, баярлалаа. Цаашдын ажилд нь бас өндрөөс өндөр амжилт хүсье. За, намайг үрж оролцуулсан та хэд бас маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажилд нь бас амжилт хүсье.
За баярлалаа. За.